За, ста сонирхолтой өвөрмөц уран бүтээл төрөвдөг хүн байна. Тэгээд энэ одоо уран бүтээлч үзэсгэлэн үзэхийг хүсэх юм бол та бүхэн бас Шангрила дээгүүр очиж болох нь. Окей. За ингээд амралтын өдрийн маань дугаар 2 дахь сонирхолтой зочин манай студид ирсэн байна. За, зорилготой гэр бүл. Зорилготой залуу гэр бүл тий уучлаарай. Нэг юм биш төрөм бас байгуулгын. Байгуулгын тэргүүн болор цэцэг маань. За, тэгэхээр болроо ямар мэдээлэлтэй ирв? Одоо юу хийж байна те? Үзэгчд маань ямар мэдээлэл өг? Надад бол аягүй сонирн байгаа даа. Нэг шоу эхлэх гээ, реалити шоу эхлэх гээд байгаа. Нэг л болох гээд байгаа гэдэг. Бүх үзэгчтэй амралтын өдөр өглөөний мэндийг хүргэе. Тэгээд та гуравтаа бас өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Баярлалаа. Тэгээд манайх аз жаргалын эрэлтгээд залуу гэр бүлийг дэмжих байрны шагналтай реалити шоу түрүү жилээс эхлэн жил бол уламжлалт хийж эхэлсэн байгаа. Тэгээд түрүү жил энэ шоугаа хийгээд Сэлэнгэ аймгийн 25 настай 2 гэр бүл Хангалтны 2 өрөө байрны 50 буюу 1 өрөө байрны эзэмсэн. Энэ жил дахиад аз жаргалын эрэлт 2 дахь одоо ETV телевизээр 10 сарын 24-нөөс эхлээд 12 сарын 31 болтол гарах гэж байна. 2 сарын хугацаанд. 2 сар гарангийн хугацаанд баг. Шууд одоо ингэж явж байна эсвэл төрүүлээд хийгдсэн. Энэ удаад шууд явах гэж байна. Ерөнхийдөө амьд одоо энэ 7 хоногт тавсан зураг авалт маань дараагийн 7 хоногт гардаг. За байхаар. Мэдээж залуу гэр бүлд байр хамгийн чухал зүйл. Хамгийн чухал зүйл. За, байрыг өгөө гэдэг энэ хүмүүс хэлчихлээ. Ямар шаардлагаар орж байгаа? Оролцогч бүртгээд авчихна уу? Ерөнхийдөө одоо бүртгэж байгаа. Манай шалгуур маш энгийн. Ердөөсөө л нэгдүгээр та Монгол улс иргэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт гэрэлтийн баталгаатай байх хэрэгтэй. Бид нэрээс энэ шоугаараа одоо дамжуулаад гэх юм одоо Монгол улстай бас маш үнэтэй хувь нэмрийг оруулдаг. Маш олон залуучуудыг гэрэлтийн баталгаажуулах тийм нөхцөлийг яадаг. Манай залуучууд жихэнх нь баталгаажуулаагүй юм шүү дээ. Ингээл 3 хүүхэдтэй мөртлөө баталгаажуулаа. Хүү яагаад вэ гэхээр мэдгүй гэдэг ч юм уу тий. Тэгэл зүгээр маш энгийн л шалгууруудыг тавьдаг. Та зоригтой байх хэрэгтэй, амьдралын төлөө тэмүүлэлтэй байх хэрэгтэй тий. Хин нэг нь одоо нийгмийн хариуцлага талаас ажил хийдэг байх хэрэгтэй, нийгмийн татгалзал төлдөг байх хэрэгтэй. Ердөө л Юу яасан бэ? Яг наа боломж байна гэдэг. Юу ер нь нэвтрүүлгийн өөрийнх нь зорилго, санаа, нэг юм нийгэмд өгөх байгаа үнэт зүйл, зорилго нь юу вэ? Би болохоор гэр бүлээр Европт энэ баг хугацаанд амьдарсан л да. Тэгээд эргэж ирээд ирсэн чинь гэр бүл салт маш их болсон байна. Тэг юунаас өгс чи ердөөсөө л одоо амьдралын орчин гэдэг өчүүхэн зүйлээс болоод хин нэг нь гадагшаа яваад яг одоо нуулгүй хэлэхэд хүмүүс ингээл өдөр тутам ингээл баг сонсоод өнгөрдөг болсон юм шиг мөртлөө аюу тум аюул байгаад байгаа юм шиг санагдаад идэм л та. Тэгэл ер нь хүн баярлах гоё юм л. Би ер нь ингээл хүнээс бэлэг авч баярлж исэн болохоос биш хүнийг баярлуулад тийм хүнд байр бэлгэлсэн юм буянтай ажиллагаа хүнийг баярлуулж тэгж амар амьдралаас кайфыг ер нь үдийн наслах дээр нь авч үзэж байгааг юм билээ. Тэгээ их гоё юм л дээ. Тэгээд яагаад ер нь ингээл нэг гоё Монголын гэр бүлүүдэд зориулаад шоу хийгээл тэд нар маань ингээ байрт олчихгүй гэж яагаад заавал одоо урлаг соёлынхаа олонний танил хүмүүсийг дэмжээл тэд нар маань ингээл дэвчих ёстой гэж те юм чинь их гоё олон талаасаа байвал гоё юм болов уу гэж тал. Яг сайн болрог хэлсэн бас маш зөв зүйтэй санал да. Яг тэгэхээр бидний л одоо ингээд эргэн тойронд маш их байдаг байхгүй. Одоо ингээд сая хэлэхээр нь ч юм уу одоо ингээд телевиз үзэгч маань яг нэг хэлсний дараа нэрэл энэ нөхөрлөнд гадаад яваад ингээд энэ бас манай энэ салцсан шүү дээ. Тийм бодол одоо төрж байгаа байхгүй. Тэгвэл энэ бол ингээд өдөр тутам бид нар ажил байдаг мөртлөө бид нар бүр ингээд нэг өстө дөжрөөд юм л доо. Тэгэл гадагшаа явал яах чинь гэхээр Монголд хэцүү шүү дээ. Яах ажил хийлээ. Тэгэл гадагшаа явдаг нөгөө нэг ингээд 2 3 жил 4 жил ингээд энэ хооронд гэр бүл салт гэдэг юм явдаг. Тэр дунд хяа хөрхөө хөөхтөд зүйл ингээд маш нийгэмдэр гарч байгаа зэрэг юмнууд. Тэгэл яг хамгийн сүүлд эцсийн бурууд нь хэн болох вэ гэхээр нийгэм чи юм байгаа юм чи яах. Бид нар ийм байж шүү дээ. Эцсийн дүндээ нийгэм чинь хүн бид нар өөрсдөө тий. Бид нар өөрсдөө нийгмийг бүтээж байгаа байхгүй уулна. Тэгэхээр бид нар тэр баялагийг бүтээх ёстой, бид нар өөрсдөө хөдөлмөрлөх ёстой. Тэгэхээр яг энэ шоуны гол зорилго бол Монголдо сайхан амьдрал гэж. Муу яг үнэ. Чи яаж угаасаа л яг тийм үү те. Монголдо сайхан амьдрал те. Би өчигдөр бид нар багаар аягүй нийтдээ яриа суужсэн чи бид эдинхгүй. Бид нар ер нь ямар өчтэй мэрэгчлээ хүмүүс вэ? Яатсан зовцсон хүмүүс хүний төлөө юм хийгээл ингээд өдөр шөнийн 24 цагаар ажиллаад ингээд ээжэд ингээд тэгсэн чи манай нэрлэгч бид нар ч яахгүй буянтай бурханлаг хүмүүс байхгүй юу? Тэгээд би яг сайн нэг болрог ярьсныг л миний ойлгосон л тэр Монголдо сайхан амьдрал гэж байна. Угаасаа яг л тэгж залуучуудад боломж гаргаж өгье. Нэг залуугаар нөгөөд нь үлгэр дүүрэл залгаад гэж. Тэгэхээр за
байр боломжтой болчлоо. Хичнээн одоо гэр бүл орох юм тий. зарчим нь яаж явах хурдан. 10 гэр бүл орно. За орсон гэр бүлүүд маань мэдээж зоригтой тэмүүлэлтэй тий. Яг тэр байрны төлөө бүх хүчээ шавхаад эн чинь аюу гой боломж ахгүй юу? 3 сарын хугацаанд телевизийн нэвтрүүлэгт ороод өөрийн гэсэн нэг өрөө байртай болж ин гэдэг чинь манай түрүү жил түрээсээ хоёр ялагч штэ 25 онцтой. Тэр хоёр нэвтрүүлэг дуусны дараа ингэж хэлж байгаа. Аюу гой. Бүр тэр үгийг сонсоод манай багийнхан ч бүр зүгээр ингээд баг газраас хөндөрөөд тэгээ юу гэсэн чинь ингэж та бүхэн бидний 20 жилийн хэмнэж өглөө. Тэ? Бүр хамгийн уртаар ботоод 15-аас 20 жилийн хэмнэж өглөө. Одоо бит хоёр 20 жилийн хэмнэсэн учраас өөрсдийгөө хөгжүүлэх гээд оюун ухаандаа боловсрал хийх гээд Солонгос руу ингээ магистр сурах гэж явж байна. Тэр энэ үрээ тий ямар гоё юм бэ? Бид нар нэр үнэхээр тэр залуу гэр бүлийн амьдралыг хэмжлээ шүү дээ. Тэгээ тэр хоёр маань банкны аудитор засгийн газрын тэтгэлгээр магистр сурах яваад гэж байна. Аав нь 2 хүүхдийг нараад хангаа отхонд одоо сайхан ад жаргалтай амьдарч байгаа юм. Магад нэвтрүүлгээр сургуулиуд гарах бах Тий. тий. Цаг хугацааны машин суулгах гэдэг энэ хоёр. Харин тийм байна. Тийм нэг хөө. Бэж хизээ байрт болно гэсэн үг л тэгэхээр чи одоо чи Цагаан сарын өмнө гээд ойлгох. 19 хүчнийг гэхэд бид нар бүр яг тэр хүн ингээд түлхүүрээ аваад байранд орсон сайхан инээгээд ад жаргалтай Хангаа отгоч нэг бүр ажилтанд орсон байгаа. Түрүү жил хангаа отхон байсан. Одоо энэ жил болохоор өөр байрлал орж байгаа. Тий ингээд. Тэгээ энийг ингээл бүр жил болгоно л хийхийг зорж байна. Мэдээж юм гэдэг чинь хүнд хэцүү асуудал бэрхшээл зөндөл байгаа. Тэгээ ялангуяа юу гэж уриалах гэдэг нь хэрэг залуучуудаа Монголд хэцүү байна, Монголд болохгүй байна гэж бити шантраач тий. Бити гадагшаа нэгсэлтэй, бити өөрөө өрхөд яваач гэдэг юм. Гэдэг санаандыг бас хэлмээр л байгаа даа. 10хан гэр бүл гэдэг бол маш цөөхөн. 10хан гэр бүл оролцсон гэдэг маань. Тэгэхээр ер нь бол бүртгэл бол та нарын сонгон шалгаар бол амар байгаа. Тэгэхээр ахаад гэсэн гэрээр нэмээд гэр бүлүүд маань бүртгүүлэхийг хүсэж байгаа залуучууд маань сонсож байгаа. Тэгэхээр бүртгүүлэл хаашаа хандах вэ гэхлээр бүртгүүлэл ердөөсөө 9501 2576 за 2576 нөгөөх нь 8008 2577 гэсэн хоёр хуудас уцтаад тэгэл нөхөртөөгөө хоёулахнаа үрж ирээд газ бүглөөл энэ гоё боломжийг авах боломж байгаа. За мэдээж тухайн хийгдэх явцад хийгдэх даалгавар юмнууд бол нууц. Гэхдээ тий хүн амьдралдаа хийж болох чадах тий тэгэл бас энэ чинь нэг өөр хэлэх юм бол телевизийн урлаг учраас төсөөр үзүүлэх бол 20 жилийг хэмнэх гэж байгаа учраас энд бол амархан юм байгаад бол хэрэггүй. Бодож байгаа. Миний хувьд бол Өөш ингэсэвч бид түрүү жил ерөн жоохон амархан юм өгсөн байна. Эргээд тарсан чинь. Одоо энэ жил нэлээд жоохон хүнд юмнууд амархан баг хэрэггүй хөө. Бодоол. За мэдээж ингээд ямарваа нэгэн зорилт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд спонсор байгууллагууд маш чухал. Маш олон хүн ингээд одоо нэг байгууллага дэмжлээ гэхэд тэр байгууллагад ажиллаж байгаа бүх ажилчид ард нь байна гэсэн үг. Тэгэхээр хамтран ажиллаж байгаа байгууллагууд хандлаа. Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг одоогоор урьдсан хэвээр байгаа, нээлттэй байгаа. Тий. Зүгээр би бол нэг л имийг яг нэг юм хувь хүний хүүднээс ч бодоод байдаг байхгүй юу. За яг үдээ ингээл айгүй гой гой шоунууд гарч байгаа. Олон телевизэн тийм Монголд 60 гаруй телевизэн ч юм. Зүгээр тэр олон зүгээр нэг жишээ ярихад 200 мянган лайктай пэйж хуудас байлаа гэхэд тэр пэйж хуудсанд мэдээлэл оруулаад 3 мянган хүн үзвэл тэр ямар байна вэ те гэхдээ 3 мянган лайктай пэйж хуудсан дээр 3 мянган үзвэл тэр ямар үр дүн байх вэ гэдэг шиг яг энэ шоу өөрөө яг өнөөдрийн Монголын нийгэмдтэй бүр залуу гэр бүлүүд яагаад ингэж амар бүр ярьж гин хүсэж гин ирж гин те энэ бүр яг цаг үе болсон эднэрт ус агаар шиг хэрэгтэй тийм юм Монгол контент байх гэдэг. Гэхдээ энэ бол мэдээж ингээл нэг гайхалтай санаа биш. Зүгээр л байдаг зүйлийг бид нар ингээл жил болгоо хийх гээл хэрэгжүүлэх гээл хамт олноороо түрүү жил бид нар 15 баг бол ажилт өгсөн бол энэ жил 25 болж байгаа ч гэдэг юм уу. Намайг авч байгаа 26. Харин би орох гэсэн чи өөрөө бараг тэмцээнд орж таарах юм шиг үү те. Тэгэхээр амар үгүй ингээл би яг одоо ингээд юу болох чааг би өөрөөсөө мэдэхгүй байгаа. Гэхдээ юмний энэ дотор ингээд тэр төгсгөлийн байраа авч байгаа хүний ингээд баярлж байгаа юмний дотор орж төсөөлөгдөд юм л да надад. Бүр аюулгүй гоё юм билээ. Шагнал гардуулах тэр мөч миний энэ дотор байна л да. Яа тэгэхээр сая 1-2 хоног өмнө бид нэр бас яг нэг залуу гэр бүл гэр өгсөн байхгүй. Тэр бол гэхдээ зүгээр л таваантай гэр. Гэхэд тэр залуугийн ингээд хэлж ийсүү ингээл бүх юм одоо энэ дотор ингээл орж ирж байна л да. Тэгээ нэг юм хүнд юм гэдэг маань өөрөө маш гоё. Тэгээд ялангуяа одоо ингээд залуучууд маань энэ 3 сард хийсэн энэ хугацаанд өөрсдөөсөө маш их зүйлийг ингээд гаргана те. Эмо сэтгэл хөдлөл уур чадвар юу гэдгийг 100 яг зөвхөн тэр эцсийн зорилгын төлөө хүн хөдөлмөрлж чадах юм бол юмд хүрдэг гэдгийг бас
харуулна. Юм тууштай байх гэдэг зүйлийг бас харуулна. Залуучуудад боломж байгаа гэдгийг бас харуулна. Маш олон төрлийн зүйлийг харуулах гэдэг шоу. Би зүгээр орхож байгаа хүний үед гэдэг. Нэг юмыг асуух гэсэн. Түрүү жил ер нь ямар хөө даалгаврууд байсан? Түрүү жилөө тэгэл хүн амьдралдаа хийж болох төрөлжүүлээд ерөнхийдөө ойлын бурдлаг ч гэдэм үү эн чинь бас нэг хүн үзэхэд яг хөө ингээл за урлаг мурлаг дуу гэж байгаа боловч нөгөө оролцож байгаа хосууд маань 10-аас 1 нь л байртал. Үлдсэн 9 нь амьдралдаа дурсагдах маш гоё дурсамжийг авч үлдэх хэвээр. Дандаа л байр хүчин гэлбэр зовоогоод ээж болохгүй бас тий романтик болцоо хэлэгж гэн. Гахалтай гоё одоо хормын даашинцтай зургийг аваад гран при дээр бэлгэлж гэн. Чи тийм үү те. Ингээд дээрэс нь маш олон гэр бүлийн сургалтууд өгж гэн. Тэд нар маань тэр болгоо ингээд ажил гээд урлагийн хүмүүсийн амьдралын хэмнэлнийг өөр байгаа юм. Энгийн хүмүүсийн амьдралыг өөр байгаа юм. Тэгэхээр тэд нар маань нэг хэсэгхэн хугацаанд ч болоо аюу гоё юм ингээд нэг юмар амьсгалаа те. Тэгээ түрүү жил манаас ингэж аахгүй ёо би стад олж эхэлж байна гэдэг аюу хөөрхөж яасан гэж такси цасан чи намайг таньж байна ч гэдэм үү те. Ингээд тэгэл дээрэс нь нөгөөд бол маань ихнэртэй дахиад уралдаг. Нөхөртэй дахиад уралж байна те. Ингээл нөгөө даалгаврыг хамтаараа биелүүлдэг учраас бүр ихнэр нөхрийнхөө үнэнч фэн байж чадчихээн юм уу? Магадгүй тэнд оролцоод ингэ явснаар тухайн хосуудын маань ажилтдаг албан байгууллагаас магадгүй бас янз бүрийн дэмжлэг их хөөсрүүд гарч ирнэ. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө энэ шоуны би зохион байгуулж байгаа шиг бодлоо. Чи бүр яг айгу яг манай зүгээр би ойлгоод байгаа байхгүй юу? Ойлгож байгаа нь миний яг ингэ сая ингээд авч байгаа ойлголтод ерөөсөө тэр байхгүй юу? Тэгээд зөв юу хэлэх гээд нэхэр яг нийгэм бид нартай зөв мөр зэрэгцээ залгаж байгаа бидний л нэг төлөөл. Тэгэхээр тэргээр аягүй давуу талтай юу гэдгийг бусад шоунууд юу гэдэг нэг олонний танилцуулж гэдэг ингээл тий маркетинг хийж бусдыг татахын тулд олонний танил хүнийг оруулдаг ч юм уу тий ингээд явдаг бол энэ яг ингээд шалгаруулалт аваад 10 гэр бүл бид нартай мөр зэрэгцээл нийгэмд амьдарч байгаа сайхан амьдралаа бүтээх гэж зүтгэж байгаа залуучуудын төлөөлөл орж байгаа гэдгээр илүү тийм бодит үрдүн гэдэг юм уу юу гэдэг. За ямар ч байсан ингээд замын цагдаа, хөлийн цэрэг, багш гэд бүр яг тэр салбарт бид нар өөрсдөө бүр хүсэл тавьж байгаа. Тэднийг бол бүр гарцаагүй дэмжихгүй байхын аргагүй салбарын төлөөлөх тэр хүмүүс маань. Тэгэхээр хамгийн гол нь эднэрт бас амар маркетинг юм бодлоготой явж байгаа байхгүй. За хөлийн цэрэг, замын цагдаа ч гэдэм үү те ингээд төрийн нэгдсэн байгууллагуудаас парк гэд нэг хүн оруулаад ирэхээр магадгүй 2 дугаар өрөөнд ороход хөлийн цэргийнхэн болоод байр өгч чадна. Магадгүй шүү тий. Юу гэдэг дэлхийн аварга усунд байр өгч явахад ягаад энэ том зорилгын төлөө тэмцсэн хүнд байр өгч болдог тий. Бараг нэгin дайтай хоёрт орсон үнд. Тэгэхээр магадгүй 10 залуугийн ядаж 5 байртай болчих юм бол энэ төслийн маань бас нэг үр дүн гарч ийна л гэсэн үг байна. Тэгэхээр магадгүй энэ төсөл маань ингээд жилийн тусам яваад 1-р өрөөнд нь 3 өрөө байр, 2-р өрөөнд нь 2 өрөө, 3-р өрөөнд нь 1 өрөө байр гэдэг ингээд явж болно шүү дээ. Би орчвол манай ETV-гийн хамт олон төрүүлээгүй байсан ч гэсэн бас явах гэдэг. Чамд ингээд 7 хоногийн эфирийн жилөө гэж. Хойсоо. Чи 7 хоногт надад амжихгүй шүү дээ. Би тэгээ 7 хоногод ингээд чиний хүчээ тэмцээн дуусгаад. Зүг. 7 хоног амраагаад би чиний оронд 7 хоног гарч ирнэ гэсэн үг. За ингээд надад түрүү хэлсэн юм тэр дахиад дурладаг гэдэг их гоё санагдаад байгаа байхгүй. Дахиад дурладаг тий. Яг нэг анхны нэг амар нэг бол ихнэрийгээ панаалж байхдаа байсан нэг юм романтик санаанууд юмнууд энэ дотор дон гэл нөгөө олон төрлийн даалгавар биелүүлэнгүүт зарим даалгаварч амар юм ирч хүч одоо юу гэдэг биар чадал шаардсан даалгавар те зарим эсвэл аюугаа авьяас ур чадвар шаардсан байтал нөгөө ихнэр наахударч манай нөхөр юм байж тээ ч гэдэг юм уу те тэгэл тэр өөр чинь хэрвээ манай нэвтрүүлэгт ороогүй байсан бол зүгээр ажиллаа гээл явж байгаа таньж мэддэж болохгүй л байсан байх нь л те. Тэгэхээр ямар ч байсан хүн болгонд боломж нээлттэй байгаа. Хүн болгоно нээлттэй байгаа. Тэгэхээр залуу гэр бүлүүд манд байрны төлөө чадах юмар ягаад нэг өдөр өрсөлдөд болж үзэж болохгүй гэж тийм ээ. Тэгэхээр за оролцогч нь ойлгомжтой болчлоо, тэмцээн нь ойлгомжтой, шагналт нь ойлгомжтой болчлоо. Хин ч үхий. Ерөөсөө даалгавар болгон чинь өөрөө цаг хугацаатай, минуттай. Чи одоо 10 минутын дотор 100 одоо төвч чадвал 10-ыг ав. Хамгийн шудраг шүү. Дандаа л тийм байдаг. Тэрнээс заавал ингээл гаднаас хин нэг ирээл зөө чи чинь сайн нэг ингээд явчихудаа 3 оноо өгчөөд гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ оноолтын хувьд бол 1 оноо гэдэг өөрөө хүний амьдралд ямар амар үн цэнтэй байдığım бэ гэдгийг бас мэдрүүлэх учраас 1 оноо байрны 1 маш бага онооны төлөө явж байна. 1 оноо байрны 1 м квадрат. За баар гэл. Чи ер нь манай систем багтаа. Тэгэхээр ийм юм байна л да. Болроо орчих. Шүүгчийг асуудаг нь ямар учиртай вэ гэхээр аливаа нэг тэмцээн оролдоон болоод ирэхээр нөгөө нэг
жоохон амбиц маягийн юм явдаг. За манад бол ялангуяа өргөдүүлэх тактик гэдэг юм явж эхэлдэг тийм үү. Тэмцээн уралдаанд яг хүн шүүхээр чинь шүүгчийг би чи буруутгаагүй. Тоо хүнийг бас буруутгаагүй. Ер нь процесс нь тийм. Зүгээр л яг процесс хоёр хүний хооронд ингээ болохоор өрөвдөх тактик гэдэг юм уу иш чаас энэ мөр. 5 оноо гэл нөгөө төнийг жоохон мундаг хийсэн мөртөө жоохон юм хайнгуа гэвэл энэ шиг иймэрхүү юмнууд гардаг байхгүй. Ис чаас гэ 5 оноо өгчөд 5 м квадрат болчихсон шүү дээ. Тэгэхээр яг энэ тэмцээний маань хамгийн гол нь шүүлтэн маань онцлог нь юу вэ гэхээр яг нэг тодорхой бүх юм шудрах шүүлттэй гэдгээрээ хийндэ гомдлого мэдээж нэг 10 хүн байрны төлөө өрсөлдөж байгаа 20 хүн өрсөлдөж байгаа тэр цаана ахаад ээж аваа хахтуу хамаадан сад ингээл хэдэн зуун байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энийг нөгөө нэг шүүлт шудрал байхгүй л эргээд нөгөө тэмцээн дуусын дараа гомдөгсдийн арим гэдэг юм би бол амар хэцүү зүйл гарах. Дээрээс нь энэ удаад ирж байгаа хосуудыг харахаар 3 хүүхэдтэй 6 хүүхэдтэй залуу гэр бүлүүд маш их ирж байна. Мундаг юм тий. Гоё ягаад 6 хүүхэдтэй. Тийм байгаа шүү дээ. Одоо манай зугаа бүү одоо бас нэг ингээл хөрх амьдрах гад үзэл байгаа. Тийм бүр үнэхээр Одоо 30 настай 6 хүүхэдтэй. Аа. Тий. Ингээд ийм залуу гэр бүл маш их байгаа. Тэгэхээр та бүхэн хосууд одоо ингээд маш олон бүртгүүлнэ. Бүртгэж явах хамгийн гол шалгар болчих юу? бид нар нэг анкет бүглүүлээ эссе бичүүлдэг. Аа. Окей. Тэгээд тэр эссен дээрээс яг тэр хүн ертөнц харагдсан юм л. Яг зорилго нь юу юм те? Үзэл бодол нь юу юм? Зарим хүн бүр айгүй инээдтэй юм чинь. Зарим хүн эссэг уншаал маш их хуйлна ч гэдэм үү. Аль янз янз. За ямар ч байсан эссе бичүүлэх юм байна. Анкета бүглөөд эссегээ бичээд тэгээд эссен шалгараад эссен дундаас 10 гэр бүл гарч ирэх юм шүү дээ, тий? Яг үнэ. Тэгээд За. За, ер нь одоо ажилдаг барьдаг ингээд залуучууд залуугэр боллоо орлоо гэж бодоход хэрэг цаг зарцуулахт хараад яг 30 хоногийн чөлөөл хэрэгтэй тэр гэр бүлд. Тэгээд ихэнх албан байгууллагууд бол ер нь бол цалин төчөлөг өгдөг юм да. Яг үнэхээр ийм гой боломж авахд бид нар бол дэмжлэггүй яах вэ гээл. Ошин банкныханд хандаад нэг юм бэлчдэггүй. Яг энэ шоунд орж байгаа хэрвээ цалингийн зэлтэй гэр бүл байх юм бол төлөлтөнд ажиллаж өгөөч гэж. тийм тий. Бас Тийм. Тэгээд та бүхэн бас энийг хандах хэрэгтэй байхгүй банкнуудад. Тэ? Тэгэхгүй би саяхан нэг найзтайгаа юм ярьж байгаа гэсэн байхгүй манай найз. Нэг юмд яваад явах гэж байна хүмүүс явах чинь чи явахгүй мө гэсэн чинь. Цалингийн зээл намайг хүлээхгүй шүү дээ гэж ингээд явж чадаагүй үлдчихсэн. Тэгэхээр энэ бол бас ийм боломж ийм юмнууд гарна. Тэгэхээр яг банкнуудад бас хандаад хэлчихье. Хамгийн гол юм хэлэх марцсан юм шүү. Өөрийн гэсэн байргүй хосол ирэх хэрэгтэй. Тий. Зарим хосууд маань лизингийн байртай мөрчлөө би зүгээр нэвтрүүлэгт ормоор байна гэх хүрээд тэгээд яг байргүй бусдтай л боломж олох юм. Зүгээр яг энэ дээр бүгдээр шудраг байцгаа ёо л хэлээ. За шууд хоёрын асуугаагүй үлдсэн юм байна. Яг. За тэгэл ерөнхийдөө гол юм нь 10 сарын 24-өөс эхлээд ETV телевизээр 7 хоног бүрийн даваа мөрмөрлөх хавг гарагт 21:45-аас гарч эхэлнэ. Тэгээд амралтын өдөр өглөө яг хагас өдрийнхэн тавталтанд яг танаа хөтөлбөрийн араас 3 дугаар маань шууд явж яхаар байгаад байгаа. Тэгээд бүх боломж нээлттэй ялангуяа би зүгээр өөрийнхөө хувь хүний зүгээс хандаж хэлэхэд одоо маркетингч гэдэг юм уу сенсацч гэдэг юм уу нөгөө нэг төрөний лайкны тоо шиг тий юмыг бити хандаарай тий энэ өөрөө яг цаг үе болсон тий өнөөдөр үнэхээр Монголын залуу гэр бүлүүдэд маш хэрэгтэй. Яагаад энэ олон залуучууд ингэж бүр олноороо давлгалаад ирж бүртгүүлж чинь тий эдгэрт үнэхээр усаагаар мэд хэрэгтэй байгаа учраас эдгээр маань ирж байна. Тэгэхээр яг гоё юм залуу гэр бүлийн төлөө энэ залуучуудаа гадагшаа явуулахгүй Монголд нь бүгдээрээ авч үлдэхийн тулд тий ингээд маш гоё олон газруудтай хамтан ажиллагаатай бас байгаасаа гэж уриалж байгаа юм аа. Ямар ч бүх залуучуудаа Монголдоо сайхан амьдарцгаая. Тэгээ оролцож байгаа 10 гэр бүлдээ метр квадрат болгоны төлөө. Хичээлээ гэж мөрөө амжилт хүсье. За тэгээд ямар ч тун удахгүй нэвтрүүлэг маань эхэлсний дараа нэвтрүүлгийн бас дундуур даалгаврууд дээр хоёулаа нэг очиж үзье зэ. Тийм тэгээд ямар ч болоод амжилт хүсье. Улам олон хасыг улам олон залуу гэр бүлийг баярлалаа. Тийм батраагаарай. Энэ хормын ордны зарладаг хичээс олон айлыг батраагаарай гэж хэлмээр. Тэгээд улам амжилт хүсье. За баярлалаа.